VSP технологийн гол давуу тал нь өвлийн эрсдэл уур амьсгалд бол бүрэн нийцсэн. За мөн ямар ч амьд бактери хийхгүйгээр одоо хүний дахуун бохиртой хамт гарч ирж байгаа микроорганизмыг дотроо үүрлүүлэх ийм биофильмийн тусламжтайгаар бохирыг цэвэрлэдгээрэл ерөөсөө энэ технологийн бусад бүх технологиос ялгарх давуу тал нь ерөөсөө энэ юм байна. За цэвэрлэх байгууламж дотроо биднээс орж ирээд байна. Энэ цэвэрлэх процесс маань ерөнхийдөө тэр талаас оролт маань тэндээс орж ирж байгаа. Бохир ус маань. Тэгээд анхны тунгаагуур бол энэ наатлын энэ битүү 2 тагны энэ том хэмжээтэй анхны тунгаагуур байгаа. За биологийн цэвэрлэгээний үе шат бол энэ 2 сараалчин тагнд явагдаж байгаа доор эргэлзээний бохироос өөрсдөө үсээд бактери маань үсээд бохирыг 97% цэвэршүүлээд цэвэр ус болгон одоо байгалийн хөрсөн шингээдэг байгаа. Цэвэрлэх байгууламжийн маань удирдлага нь бол одоо энэ байна. Электрон удирдлага нь. За агаараа өгдөг компрессор 2 ширхэг компрессор сүрлэгдсэн байгаа. За цэвэрлэх байгууламжийнхаа дээр гараад ирсэн байна. За энэ кемпийн маань цэвэрлэх байгууламж 50 хүний өвчин чадалтай ийм цэвэрлэх байгууламж баригдсан байгаа. За одоо энэ харагдж байгаа хэсэг бол яг цэвэрлэх байгууламжийн маань дээдлийн таац хэсэг байгаа. Энэ ингээд яг газрын түвшинтэйгээ адилхан ингээд хийгдсэн байгаа. За энэ цаатлын наатлын 2 хоолой бол агааржуулах хоолой. Доотлын өрөөг агааржуулах. За бохир усыг одоо юу гэдэг лагийг маань соруулах шаардлагатай байдаг. Энэ соруулах давтамж нь бол ерөнхийдөө 3 жилдээ нэг соруулж явах болно. За цэвэрлэгдээд гарсан усыг бол дахин ашиглаж зүлэг ногоо услах, мод услах болон эргүүлэн бол бүх төрлөөр ашиглах боломжтой. Хүн уухаас бусад ерөнхийдөө бүх хэрэглээнд ашиглах боломжтой.